Артузо үзүүлж байна. Тэ сайхан. Хань. 1-р хэсэг. Намрын налгар өдрүүд алсран хөөдний амнаа ашигласан цаг дор банз нь энд тэндээ ховх татагдан алаг цог болсон хашаанд 2 жаахан хүү тоосгох чулууны хилтерхийгээр байшин барьж тоглох бөгөөд тэднээс холгүйхэн уснаасандаа баригдсан хөгшин халдар нохой гуринхлэн хэвтэнэ. Хөвгүүд өвдгөн цоорч элэгдсэн өмд углаж дан цамц өмссөн боловч хүүтнийг үл ажран тоглоомдоо улаар нь тоглох нь хэр варгийн хүүтэнд ажрахгүй дассан гэдэг нь элтэй. Үүнээс цааш харвал хаашаа 4-5-ын харьцаатай жижигвтер байшин харагдах ба цагаан шохоор будсан нь халцарч шавар нь энд тэндээ унсан байх боловч хаалган дөнгөж сольсон болов гэмээр шинэвтэр. Удалгүй байшингийн хаалга нээгдэж 14-т болов гэмээр сөөсгөр шар охин гарч ирээд сайх хоёрт хандаж хурдан ороод ирээ гэчгээд хариу сонсолгүй буцаад орчихов. Тэгэхэд сайх хоёрын арай ахан бололтой хүү хувцаа гөвөн босож "Үүрдээ одоо тоглохоо болио. Эгчлав хоол хийсэн байх шүү" гэхэд 4-5 болов гэмээр жаахан хүү хоолны сургаар сэрцсгийн босож ахыгаа орхиод тоодгонон гүйж одов. Байшинд ороход ердөө нэг өрөө байх. Үүдний хавцаа хананд үлгүүр зоож том жижиг хідэн гадуур хувц өлгөөд чанх доор нь шалаар гутал хөглөрч харагдана. Үүнээс үргэлжлүүлэн сандал ширээ гал тоогооны жижигхэн хэсэг оршино. Хоймор хэсэгт ихэнх айлуудад байдаг хуучны цагаан арслантай авдарны дээр нугастай тол. Түүний урд эвтэй дүрэн амтан болоод өвөр дээрээ олон жаахан хүүхэд суулгасан энх амгалан химээх совнэр харагдана. Ганц том модон ор байх. Дээгүүр нь хөглөрсөн хувцс хүнжил хүүхдийн хичээлийн цүнх дэвтэр ном гээд их захгүй олон юм овоолж орхисон байв. Үүн дээр нэмээд хаалган гадсан хувцсны шүүгээ газраар дэвссэн улаан гэрэн ширдэг хананд чагхийн дуурах цаг. Ийм л цонхон айлд 3 хүүхэд нусаа шорхийтал татаж гурилтай шүл эдэж сууна. Эгч сөөсгөр охиныг намууна гин. Харваас гэрийн ажилд хар багаасаа дадаж хоол унд хийж сурсан нь элхэн. Тэрч байтугай 2 дүүдээ ажил хуваарлан яг таг хийлгэнэ. Бор хотоодо божиидл дүүргсэн 2 команд авсан цэрэг шиг хоолоо идэж дууссан үгүй юу? Нэг нь иш хугархай хогийн шүүрээ шүүрч аваад тоос шороо бужигнуулан ширдгээ шүүрдэж, нөгөөх нь төмпөнд усгийн 100хан дээр тавьж багаан бүлээсгэж аяг халбаа угаах нь багтай. Үүрдээгийн ах жаргал хугархай шүүрээ голох мэт өнөөхийгөө байн эргүүлж тойруулж харсан ч өөрт оногдох ажлаа хийж дуусгав. Угтаа бол урд чинь аав нь уусан жаахан архинда арслан барын дүртэй болоод орон гэрээ түүэхтэй хаалганы хажууд гэмгүй хэвдэх шүүрээр ширээ шаахта хугалсан нь тэр байв. 3 хүүхэд тус тусын ажлыг хийж дуусаад үдэш болохын алдад байс хийгээд хашааны завсраар булталцах нь ээж ажлаа тараад ирэх болсны дохио. Ээж уярал маань цэцэрлэгт туслах багш хийдэг. Орой ажилласаа ирэхдээ том зүссэн чихэртэй талах авчирна. Үүнд хүүхдүүд жигтэйхэн дуртай. Тэр болгон идээд байж чадахгүй элсэн чихэр түрхэж баг зэрэг усаар норгосон талах амтад билуул гэсэн үг. Мөн ёсоор уярал маа нилээд хідэн талах авчирчээ. Миний хүүхдүүд гэрээ сайхан цэвэрлчихжээ. Аав нь бас л ирээгүй байна уу? Дахиад л ууж яваа байх та. Гайгүйхэн шиг ирээсэй дээ. Гэхэд намууна. Ээж, бид 3 гурилтай шүл хийж идсэн. Танд халаах уу? Өө юу хүү. Ээж нь ажил дээр хоол идчихсэн. Хэсэг сайхан амрыг. Хүүхдүүдийн шууганд бүр толгой хагарах шахлаа. Ингээд 2 баг хүүгийнхээ түнжин толгойг үнэрлээд аривчхыг баг уусан байгаасаа гэсээр хажуулав. 2-р хэсэг. Уярал маа нэг сэрвэл цаг хэдийн шөнийн 2-ыг зааж байх. Хүүхдүүд нь газраар гудс дэвсэж гүн нойронд умбжээ. Өдөө дуг нь ирчихдэг дээ. Яачих вэ? Гайг байгаа да.
гэж эр нөхөдөө санаа зовсон уярлмаа чимээ чагнан хэвтэнэ. Хүүхдүүдийн жигдхийн амьсгалах, цагны чаг-чагхийн дуугарах чимээ, цонхоор тусах сарны гэрэл хавьд мэдрээгүй амгалан тайван байдлыг түүнд бэлэглэх шиг. Айда, амьдрал минь мөнхөд усны урсгал шиг намуухан байдаг ч болоосай. Муу хань минь уг нь ийм хүн байгаагүй юмсан. Анх хичнээн нүдэн дулаахан сайхан хүн байваа. Архигээч энэ идэ аргагүй л хүний сайхныг байгаа бүхэнтэй нь хуус хордог хуулц шиг олиггүй юм а да. Яйдаа байц. Арвижих минь ууха болчихвол амьдрал тэгшрэх гээд байдаг. Хүүхдүүд минь эхнээсээ томорч байна. Бусдын адил их сургуульд сургах юмсан. Даанч энэ байдлаараа бүтэхгүй бололтой. Гэхдээ л хичээндээ. Охиноо яасан ч өөр шигээ амьдруулахгүй юм шүү гэж бодсон уярлмаагийн бодлыг гадаа хөвтөх банхар нохоон хөв хуцах тасалдуулж орхилоо. За өнөөх маань ирлээ. Багшгил зовоогоосай. Уухаараа ухаанаа идчихдэг хүн шүү дээ. Гэсээр орноосоо өндийн босов. Тагчиг. Хашааныхаа үүдэнд очоод өгөө. Гэсээр гарахад хинж алга. Банхар минь эзэн чинь явдаа. Хинлүү борговчи гэж нохоотойгоо ярьсаар гэртээ буцан орж хэвцэн ч нойр нь хулжжээ. Танаа хар юм трактор чин болдоогийн их нэртэй учир ургуулсан юм шиг байна лээ. Цэцгээ хүүхэн нөхрөө тарайн талбайд явах хооронд гэртээ завхаарч суудаг боллоо. Гээд ойр хавийнх нь айлууд ам дамжин ярьж байна гин. Миний найз нөхрөө татаж авахгүй бол цэцгээч айхтар хүүхэндээ. Бараг сумынхаа бүх ирчүүлийг гүйцээсэн явдалтай чарлбай гэж ярьдгийг чи ямар мэдэхгүй биш. Арвижагч гэсэндээ мөрөөрө хар усаа гудраад явж байна үз. Очиж тэр хүүхэндээ зууралдаад байхдаа яах вэ? Гэж сансармаа химих аманцар найзынхаа ярьж байсныг нэхэн санаж нэрээ айлын нөхөр эзгүүчлээд орон герт нь хончихсан юм биш байгаа. Тэгвэл нүрээ хаашаа хийнэ? Миний муухай нь уухал дуртай болохоос биш арайч тэгж явмааргүй юм. Гэрэлт наран тэнгэрт мандаж нэгэн шин өглөө эхэлжээ. Эхэс ахсгүй өөрөөрөө албандаа яарч жижигхэн суманд хөл хөдөлгөөн эхлэв. Архины ихэнх үнэр тамхитай холилдохороо тэр гэхийн тэмдэггүй бөөлж зутахмаар муухай үнэртэн. Хажууд нь унтах би хаал агс цээж өргөн дух тэнгэр басч гэж муугүй царай зүстэй эрийг тааламжтай харцаар харан хөвцөн цэцгээ урчнын жаргалаа эргэн санахта жаргалтай наргагүй мишээж согтуу эрийн архи тамхи хангалсан уруулыг шимэн үнсэж дээгүүрээ өслөг зөөлөн нүмерэг нүмерсөөр босов. Чансан махны үнэр гэрээр дүүрэн тархаж хамтлаа унтсан арвижих өөрийн гертээ сэрсэн мэт алгуурхан өндөв. Цэцгээ үсээ дээш шуун алаг ирээн даашин зүмсэж жимсний үнэртэй ус цацсан нь арвичхад ихэд таалагдаж хүүхний баг зэрэг мэралэг биеийг араас нь хумын тэрч өөртөө наагаад чи сайхан хүүхэн шүү. Яг л эрвэхэ гэсэн үг гээд хүзүүн дээр нь шунаглан үнсгэд цэцгээ айлгуйтан инээд цацруулж харин ч хангайн бох шиг хүч чадалтай чам шиг залууд тоогдсондоо би баярлаад ханахгүй байл шүү. Заантан минь гар нүрээ угаагаад маха зоогл. Гэлээ ойрд бүхэл мах идээгүй юм байх ч нэ. Дээр нэмээд шар тайлчхмаар хатуухан юм байвалч. Нөхрөө айлд ийхүү дайлуул цуух завсар уярлмаа том охиноо хичээлд нь явуулж хоёр багыгаа гэрээ сайтар харахыг захиж үлдээн ажилдаа яарсаар явлаа. Жаргал мөнх 1-р ангийн сурагч гэсэндээ дүү үүрт мөнхөө хэрэндээ хөөрхөн халамжлана. Ээжийнхээ бэлдэж өгсөн цайг уучхаад галдаа ганц хоёр мод нэмж суусан шигээ эгчигээ эртэл алцахгүй. Аав нь эрүүл байвал хоёр хүү эхэд жаргалтай бүх барилдаж хөлсөө гарцал ноцолдож ээлгээ өвдтөл инээлтэн. Арвижих угтаа бол би хаа сайтай сумын заан цолтой бүх юм. Цаашид усан дэвжиж аймаг байтугай улсын цоломд ч хүрэхээр чадал арга мэхтэй байсан ч
Нэг л мэтгэд хар усан толгоогоо мэдүүлж сархтын үл мэдэгдэх хавханд хөл гараа дөнгөдүүлж орхиод үүнийг даган амьдрал нь нүд ирмэх зуур тартагтаа тулж модоо барьжээ. 3 дугаар хэсэг. Уяралмаа ард талдаа санаа зовсоор хамгийн сүүлийн хүүхдийг аав ээж нь ирж авангуут хувцаа хам хум солин гэрийн зүг бараг шогшоод байна уу гэмээр гүүх алхахын завсар ирэв. Яндангаас нь утаа суунаглан гарч муу шавар байшин нь торон харагдахад гүнзгий амьсгаа авч хаалга татан оруул гэрээр дүүрэн амттай хоолны үнээр хан хийн. Хөвгүүд хоорондоо ноцолдож хөлсөн цутгаж хацар нь улаа бутарсан харагдах бол намууна хичээлээ хийж сууна. Харин аривжих том бие түнтгнүүлэн галзуу хавцаа эргэлдэн хоол хийж байлаа. Өө, миний хань хүрээд ирвэ. Сайхан мах чанаад шүлэнд нь гурил алгатаад хийчихлээ. Ингээд духандаа бурзаа хөлсөө шудран арчаад баг хүүхэд шиг инээд алдахад уяралмаа уужуу гэгч амьсгаа авч саяын яарч сандарч ирснээ үлдэн хөөх мэт инээмсэглэж. Чимэн хизээ ирэв. Өчигдөр санаа зовоод унтаж чадсангүй. Гэхэд аривжих хацар нь үл мэдэг таталтах шиг болоод хөгшин чинь өчигдөр тасраад баярааг нь унтчихжээ. Арай л хэтрүүлээд уучгач. Тэгээд ирч чадсангүй. Тийм байхаа. Хөөх, ямар сайхан үнэртэж байна. За хань нь одоохон хоол аяглаад орхий. Чим нь хувцаа солиод гараа угаачих. Улс амтны олон хүүхдийн чимээнд ядраавэлгүй дээ. Энэ орой үнэхээр жаргалтай сайхан өнгөрөв. Шинэ жил. Хуучны Орос гацуураа дээврийн хөндөөгөөс буулгаж ирсэн намууна хоёр дүүгийн хамт сүлд модоо засан хайчил бэлдсэн өнгөнгийн хайчилбараар цонхоо чимэглэв. Жижигхэн байшин нь өнг орж цонхоор туссан нарны гэрэлд саа гялтганан гялалцахад 3 хүүхэд бөөн баяр болов. Уяралмаа байгууллагаас өгсөн ууттай бэлгээ барьсаар гэрийн зүг инээмсэглэн алхана. Түүнд удахгүй гарах шинэ он аз жаргал авчрах юм шиг санагдаж сэтгэл нь догтлолт өгөрнө. Өвлийн нар юу юугүй гудаан уулын цаагуур шингэх нь жам юм хойно харанхуй талтаргаатай гудмаар яран алхах бүсгүй хажууд машин ирж зогсов. Уяралмаа гайхан харуул тэртээ олон жилийн өмнө сураг тасарсан ангийн хүү Нанзад. Сурагч насны гэгээхэн хайр гэж байдаг бол хамгийн ариун, хамгийн нандин хайр гэж тэдний хайрыг л хэлэх байсан бизээ. Нанзад бэлтэй айлын баг хүү. Хаан шин содын юм гарсан байна. Тэр нь түүнд байж л байдаг. Царайлаг, спорттоо сайхан дуулдаг гээд түүнд өөлөх юм нэгийнхэн ч байхгүй. Харин уяралмаа хоёр идэхгүй хоосон хонохгүй энгийн л нэг айлын том охин. Ээж тунгалга нь өглөө нарнаас өчийн бүрийн хүртэл эмнэлгийн модон шалыг зүлгэж хэдэн хүүхдэд тижээн. Уяралмаа хичээлдээ тун сайн. Гэмэн багдаж жижигэрсэн формын хувцас хуучин гутлаасаа ичиж аль болох хүний нүдэнд өртөхгүй хичээн. Гэвч өдрөөс өдөрт нахайлан дэлбэлэх түүний гоо үзэсгэлэн бүхний өмнө элт. 9-р ангид ордог жилээ уяралмаа игч өсөж форм нь бүр багдаж доод талын дүүдээ шилжүүлэн өгчээ. Хөөрхийн ээж нь 5 хүүхдийн хичээлийн хувцас бэлдэх гэж хэрэндээ хичээсэн ч уяралмаад форм авч чадсангүй. 9 сарын 1. Уяралмаа хичээлдээ явах эсгээ шийдэж адан нулимстай нүдтэй баг дүүгийнхээ үсийг самнаж зогсно. Ээж нь өнөөдөр яаж ийгээд мөнгө олноо? Охиндоо заавал шинэ форм авч өгнө. За ээжээ, би өнөөдөр сургуультай явахгүй үнждэг юм уу? Харин л дээ. Хувцсгүй яаж ч очих вэ? Ээж нь форм авнаа. Миний охин өнөөдөр гэртээ л байж байхаас та. Ээж нь ястай муу ээж юм аа. Яйтай байц. Юу гэж дээ? Миний ээж хамгийн сайн ээж. Бид том болоод бүгд ажил хийдэг болчихвол манайх ямар сайхан амьдрах болоо. Тийм ээжээ. Ингээд тунгалга нулимсаа арчин инээмсэглээд. Нэрээ тийм шүү. Тун утахгүй тэр цаг эрэндээ. За алив, миний хүүхдүүд хурдлаарай. Гэхэд ээжигээ даган нулимс унгаж зогсон хүүхдүүд дуу шуу орон шуугалдаж эхлэв. Ээжээ, энийг хараа. Манай хашааны үүдэнд өлгөөтэй байна.
Гисээр эрээн тортой зүйл барьсан дунд хүүн орж ирэв. Тунгалаг гайхсхийн авч нээвэл яг уяралмаа таарах сурагчийн форм байв. 4-р хэсэг. Уяралмаа зориулсан тэр форм хачин сайхан таарав. Сурагч дэвтрийн дөрвөлжин цаасны голд томоор уяралмаад гэснээс өөр зүйл байсангүй. Түүнд хин нэгэн бэлгэлжээ. Ингээд шинхэн дүрмт хувцас өмсөж үсээ 2 салаа боож үзүүрт нь улаан тууз зангидав. Энэ өдөр уяралмаа үнэхээр баяртай байв. Ангийн охидын дундаас түүний шинхэн форм эрэхгүй ялгарна. Загвар, хэв маяг, захны торон хээ сургуультай байхгүй шинэлэг харагдана. Хацар нь улаа бутарч инээмсэглэх түүнийг алзаас харан зогсох Нанзад түүнээс ч илүү баяртай байлаа. Аргагүй шүү дээ. Түүний бэлгэлсэн хувцсыг нь хайртай охин нь өмсөөд баяртай зогсхийг харах үгээр илэрхийлэх аргагүй сайхан санагдана. Тэр уяралмааг хорвоо дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй гоёмсог цэцэгтэй зүйрлэнэ. Хурч чадахгүй боловч хараад л баймаар. Бас заримдаа хин нэгнээс хармалмаар. Тийм л нандин мэдрэмж. Харин уяралмаа 8 дугаар ангид орсон жилдээ л Нанздыг нууцхан хайрлаж өөрийн бяцхан зүрхнийхээ ханху болгосон. Тэр энэ нууцаа бусдаас таснуун. Бүр хамгийн сайн найз болормаад ч хэлээгүй. Бэбисээ сэтгэл дотроо нууцхан хайрлаж явсаар л Нанзад сэтгэлээ илчилсэн уртаас урт захиа бичснийг уяралмаад өгөхөөр хайртай охиныхоо гэрийг чиглэн алхав. Нанзад амандаа хайрын тухай дуу аялан басгүй догтлолтын алхасаар гудамж ирэгтэл өөдөөс нь хин нэгний хүнд гар нүүрэн тушаанд буулаа. Гентийн цохилтонд газар унсан Нанзад бушуухан босож сарны гэрэл цөөми хүнийг таних ядан. Хинбэ? Яах гээд өдөөд байна? Гэвэл хинч байсан яадгийг? Муу баян айлын бацаа минь. Чи хаашаа явах гэв? Арай манай гудамны согоо уяралмааг эргүүлэхээр яваа юм биш вэ? Арвиагийн арвчих уу? Чамд миний хаашаа явж хинтээ уулзах ямар хамаатай юм бэ? Хамаатай байлгүй яах вэ? Чи уяралмаатай уулзах гэж байгаа үсттэй. Чамайг тэдний хашааны хаалганд юм үлдээж байхыг би харсан шүү. Тэгэд чи яах гээд байгаа юм? Уяралмаа минийх шүү. Чи зүгээр мөрөөрөө яв гээд цогхоор ухсхийгт нь Нанзад төрүүлэн хөдөлж арвичхыг цохиод ав. Хэсэг хугацаанд өрнсөн тэдний зодоон Нанздын ялалтаар дуусав. Хувцс нь тоос шороо болж халаасандаа хийсэн захиа нь өнгөгдөж үрчижээ. Захиагаа гарган хараад сэтгэл нь тавгүйдсан Нанзад буцав. Маргааш өглөөн нь хичээлдээ сууж байтал Нанздыг ангийн багш нь орж ирээд дагуулan гарав. Сумын хэсгийн төлөөлөгч болоод арвичхын аав ээж түүнийг хүлээж байлаа. Арвичх уухта хүнд бэртээгүй ч баашлан орноос салахгүй хөвцээр Нанздыг сургуулаас хөөлгөж эцэг эхээс нь ч овоо хідэн төгрөг салгаж авчээ. Энэ явдлаас хойш Нанзад аймаг руу сургуульд шилжин суралцаж тэндээсээ гадагшаа явснаар сураг тасарч гентэл нэг өдөр хүрээд ирсэн нь энэ ажээ. Нанзад уяралмааг гэрийнх нь гадаа буулгаж өгөөд арвичхтай гэр бүл болсон гэдэгт нь жаахан сэтгэл дундуур буцав. Очтон гэрэлтэж байдаг хөөхөн нүдэнд нь гунгийн сүудэр яасан их суугаав. Тусалчих юмсан. Хүлээж авдаг болов? Бараг нурж унахаа шахсан байшин байна шүү дээ. Арвижч муу ир юм а да гэж бодсон Нанзад хэсэг хугацаанд төрлөг сумандаа саатахаар шийдэв. Бэлгээ барьсаар гэртээ орсон уяралмаа зүрхээ даран газарт цуун тосов. Газраар хөглөрөх хагарсан аяг тавг, гацуурны тоглоом, нарийнхан уртсаа хаа сайгүй хөглөрч, хоймрын авдрын урд арвижих хөрхрөн унтаж байлаа. Хүүхдүүд нь алга. Нулимсаа арчиж, уудтай бэлгээ тэврээд уяралмаа буцан гарав. Хажуу айлдаа орж хүүхдүүдээ сургалвал арвижих өдийн хэр дээрээд орилж хашгичаад байх шиг байсан шүү. Таны хүүхдүүд гүйлдээд хоошоо явж байгаа харагдсан гэхт нь тэндээс гарч ээжийнхээ гэрийг чиглэн алхаагаа түргэсгэв. Хүүхдүүд нь эмээ дээрээ иржээ. Иш муу охин минь ямар үеийн үрээр ийм хачин хүнтэй суучихв да. Эртхэн амьд мэнд дээрээ тэр архичангаас сал.
Хөөрхий хүүхдүүд минь өвлийн хүүтэнд өмссөн хувцастайгаа наашаа гүйч гэж. Уяралмаа уртаар амьсгаа авч хүүхдүүдээ үнсээд бэлгээ өгвөл саяхан л уруу царайлт суусан хүүхдүүдийн нүдэнд гэгээ цацарч дуу шуу оров. Ээжээ, охин нь арвичхыгаа архинаас гаргаад авчих юмсан гэж хичээх л юм. Уг нь уухгүй бол их сайн хүн гэдгийг таач мэдэн шүү дээ. Даанч уучгаад л байх юм. Талигаач аавч нь ам руугаа арх хүрэх нь битгийхэл айрагч амсдгүй хүн байлаа. Гэтэл энэ хүү өдөр шөнөгүй л уух юм. Ажил төрөлч хийсэн юмгүй. Дээ. Яадаг шүү юмтэй. Нэг л бүх нэртэй гээгүүлсэн юмгүй хүн байх юм да. 5 дугаар хэсэг. Бямбгаргийн амралтын өдөр хамтал унтсан хүүхдүүд эмээгийнхээ чансан сүйтэй цай өрөмтөө талахыг идэн хөгжилтэй сууцгаана. Уяралмаа ээжийнхээ гэрийн булан тохой бүрийг цэвэрлэж сая дуусав. Хаалга нээн орж ирсэн хүнийг харвал аривжих ажээ. Тэрээр их л гимшиж байгаа бололтой үүдэн зогсно. Тунгалаг хөргөн өөдөө ёоз муутайхан хараад орж ирсэн юм бол дээс сууг юм. Надад чамтай ярих ч юм байна гэвэл аривжих. Ээжээ, би өчигдөр яаснаа ёстой сандаггүй. Нэгсэрсэн энэ хэд маань байдаггүй. Тэгээд л наашаага хүрээд ирлээ гэснээ уяралмаад хандан. Ханаа, намайг уучлаарай. Би дахиж ёстой уухгүй гэхэд тунгалаг хоолой засан. За хүү минь, чи миний охинтой хандлан суугаад 15 жил боллоо. Энэ хугацаанд энэ хэд маань хичнээн ч удаа наашаа гүйж ирэвдэ. Чамтай суугаад миний охин зовсноо гэхээс жаргасангүй. 3 хүүхэдтэй болцоход яасан засардгүй хүн бэ чи? Нэг нутаг усны хашаа хамар айлууд явлаа. Цаашид энэ чигээрээ байвал охиноос минь салж үз. Юу боллоо гэж энэ хэдээсээ салах юм бэ? Ээжээ, хүн дахиж арх амсахгүй. Амлий. Одоо л ёстой хар ус ууж амьдралаа үрхэ болий. Ажилч олжгүй. Уяралмаа хандаа ганцхан удаа боломж олгооч дээ. Аривжих худал үнэн ярьсаар эхнэр хүүхдээ дагуулan гэртээ ирэв. Намуна ээжийнхээ хамтаар зэрэг хөдөлж гэр орноо айдуулан цэвэрлэв. Харин гацуур модон дахиж эвлэх аргагүй болсонд хүүхдүүд уран муутай үлдэв. Аривчхын амлалт ердөө 7 хоног. Ахаад л арх тамхины эхүү үнэр ханхлуулсаар уяралмаг босож суусан ч даган хэрүүл нэхэж эхлэв. Та гойч нь анхны хайртайгаа уулзаад их сүрхий байгаа юм шиг дээ. Чи чинь юугаал яриад байна да? Аривжих минь хүүхэд сонслоо. Чи бас хүүхдүүдээсээ ичиж мэддэг байтлаа гэрийнхээ гадна тэр хар юмаа дагуулж ирдэг юм уу? Худлаа гэвэл хажуу айлын дорж харсан байлээ шүү. Нанзад та хоёр айл 10 жилээсээ л учиртай байсныг чинь мэдгтэйгээ шүү би. Намайг үхтэл зодож байсан тэрмүү новштой яаж уулз чадж байна чи? Хаа байсан оны өмнө харих замд тааралдаад гэрт хүргэж ирсэн шүү дээ. Чи яах гэж мөрөөрөө явах хүнийг хэрүүлдэ хутгаад байдгийм. Хөө ерөө нөгөө хар юмаа бас өмөрөд байх шүү ухаантай юм гэж. Би явлаа мэдвүү. Намайг бас нааша гэх хүн энэ нутаг усанд байдгийм штэ. Араас битгий ээрэд байгаараа чи. Цэцгээ минь, би заримдаа чамайг зүүдэлж хонох юм. Чиний болцохор зөөлөн би хаа хэлбэрээ алдаагүй хөх өгзөг намайг галзууруулах шахах юм. Танай ихнэр яачав? Чи таалдаггүй байдлаа 3 хүүхэдтэй болоо юу? Эхнэр үү? Эхнэр бол өөр штэ. Хар угаасаа хайртай байсан. Аваад суусан тэгээд л болоо. Аваагүй байхад авгаа сайхан, алаагүй байхад өвнөг сайхан гэдэг шүү дээ. Би ч гэсэн чамаас ялгаагүй дээ. Болдоо надад зүгээр л нэг гэрт хамт амьдрах ёстой хүн шиг л санагдах юм. Бидний дунд ямар ч хайр инхрээл байхаа болоод удаж байна. Чамтай байхаараа л би эмэгтэй хүн гэдгээ мэдэрч би болоо сэтгэлийн таашаал авч чадах юм да.
Цаад болдоо ч өргүй гэдэг нь тэгээд үний юм уу? Үнэн байлгүй яах вэ? Худлаа байсан бол өдөөд өөрөөрөө дүүрэн хүүхэдтэй сууж байх байлаа. Нас минь ч явж байна да. Ядаж ганц хүүхэдтэй болчих юмсан. Сүүлийн үед эндээс явмаар санагдаад байх юм. Даанч чамд хорогдоод байна л да. Чи хаашаа явах юм бэ? Муу сайн ч эр нөхөр чинь чамд түшигтэй л баймаар. Аривчхаа, чи ууха болмоор юм. Уг нь чи сайхан залуу шүү дээ. Сүүлийн үед царай зүс чинь гундаад турж ицээд байгаа харагдах юм. Харин тийм ээ, би ч бас хаяа хүн шиг амьдрах юмсан гэж бодох юм. Гэхдээ гэрт очиод л байгаа амьдарч байгаа байдлаа харахаар гутраад байна. Дээрээс нь уйралмаа унжиж хад ямар ч баяр баясгалгүй хүн байх юм. Өдөржингөө ядарснаа гайхаж ялгархсан хүн. Эхнэр хүн өнгөтэй өөдтэй байхгүй бол хажуудах нь яаж өөдлөх вдэ? Ядаж байхад нанзад ирчихсэн манай навсгарыг гэрт нь хүргэж өгсөн гэж байгаа. Нэг л том машин унаж өнөртөө бас ханхлуулсан нөхөр байна лээ. Гадаадад олон жил амьдарсан болоод тэрүү их л ганг нөхөр явж байна лээ. Нанзад чинь уйралмаагийн ангийн хүүхэд билүү? Тийм штэ хөө. За тэрч яах вэ? Өнөөдөр хоёулаа эндээ хончих уу? Харин л дээ, болдоо хайгаад сүйд болох байлгүй дээ. Ингэсгээд харихаас харин чи минь эндээ амарчих. Ах эгч хоёр мод ирэхгүй. Хотод хэд хонох юм гэсэн. Би өглөө хүрээд ирээ. Харин хүн амьтан цуглуулж ууж идэж болохгүй штэ. Цэцгээ аривчхан сахалтай хошуун дээр шоп хийтэл үнсээд гарч одов. 6 дугаар хэсэг. Цэцгээгийн нөхөр болдоо зундаа трактор барьж, тариа баригадад ажиллаад өвөлд нь уулнаас мод зөөж зардаг хэрэндээ л сүүхэтээ ир байв. Цэцгээг ингэр султай хүүхэн гэж уус амтан ярих боловч болдоо огтхонч тоохгүй. Эхнэртэй хайртай халамжтай гэж жигтэйхэн. Гэвч сүүлийн үед эхнэр нь аривчхтай уулзаж уулзраад байгааг гадарлах болсон болдоо дотроо тун цухалдангүй байлаа. Урчүн нь оройхон ирсэн цэцгээ өглөө дөнгөж нар цухаймагц сэрээд гал тоогоонд хоол хийж эхлэхэд нь "Миний хань овоодоо өнөөдөр модонд явна гэдгийг мартаагүй байх шүү" гэж бодоод хэсэгхэн зүүргмэлээд сэрвэл цэцгээ гараад явчихжээ. Тогооны таг авч харуул жаахан хоол ёроолд нь харагдав. Гайхсан болдоо хэсэг сууцны эцэст юмыг яаж мэдхв. Балтав ахынхан явхдаа түлхүүрээ үлдээж байсан. Арай тэнд гэж бодмогцоо очиж үзэхээр шийдэв. Байшингаас удаа суунаглаж байв. Хар авсан болдоо сэмээрхэн очиж хаалгыг нь татвал дотроосоо түгжжээ. Гаднаас нь төмрөөр дэгээдвэл дэгээ төмөр нь торхийтэл мултраад хаалга нээгдэв. Байшинд эр им хоёр хүний тачаадах дуун хадна. Болдоо эргэлзэх зүйлгүйгээр алхан орж харавал чармай шалдан аривжих цэцгээ хоёр дээр дороо орон эр имийн жаргалд мансуурсандаа гаднаас хүн орж ирэхийг анзаарсанчгүй. Болдоо уурлан орилж бархирмаар байсан ч түүнд тэхэх хүсэл төрсөнгүй. Чимээтэйхэн хоолоогоо засвал цэцгээ нөхрөө хараад дуу алдан нүцгэн биеэ хүнжлээр хучин сандчив. Харин аривжих амьсгаагаа дарж яданд хүгэлзэж хувцаа хайн самгардав. Тэдний ил байдлыг харсан болдоо юу ч хэлсэнгүй гараад явчихв. Цэцгээ эргэж хуран айсаар гэртээ орвол болдоо өөрийн гэсэн хувцаа аваад трактороо унан хаашаа ч юм бэ явжээ. Өөнөөс хойш цэцгээд татлаа түлхээгээд байхаар зүйлгүй болсон тул аривжих улаан цагаандаа гарч эхэнхдээ цэцгээгэнд байх болов. Уйралмаа эр нөхрөө арайч ингэн чинээ санаагүй тул яах ихээ мэдэхгүй хэсэг яв. Бодож нэг өдөр аривчхын хамаг юмыг нь бэлдээд цэцгээгэнд очив. Аривжих гэрийн эзэн аятай хоймортон цээж нүцгэн суугаад чансан мах огтлон амруугаа дөхүүлж байснаа гаднаас орж ирсэн уйралмааг хараад бондгос хийтэл цочиж босон харав. Үгүй чи чинь энд юу хийж би нөгөө юу л да. Энд харин гээд
ээрч түгдэн сандчхад түүний дуугаар цаад өрөөнөөс гарч ирсэн цэцгээч мөн нүүр нь халуу дүүгэж юу хэлхээ олохгүй димээл сул асгарсан үсээрээ оролдон зогсох ажээ. Харин уяралмаа намуухан дуугаар гинэвт хүрээд ирсэн болохоор сандралдах чинь аргагүй. Гээд хэдий болтол ийм янзаар амьдрах вдэ. Нэг талдаа гарсан нь дээр гэж бодоод би арвичхан ямыг нь аваад ирлээ. Би яах вэ? Хэдэн хүүхдтэйгээ болж л таарна. Харин арвижих минь энээс хойш нэрээ бодож бие хичээж амьдраарай. Охины чинь ангийн хүүхдүүд элдэв юм ярьж хүүхэд уйлуулсан байна лээ. За надад өөр яриад байх юм байхгүй. Би явлаа. Гэхэд арвижих замыг нь хүндэлсэн хааж. Оо за. Одоо бүр намайг гэрээсээ ингээд л хөөчгөж байгаа юм уу? Чи нөгөө нанзаттайгаа суух гээд л байж ядсандаа миний хамаг ямиг аваад ирж л дээ. Муу завхай хүүхэн гэвэл уяралмаа түүний хазар руу халуу дүүхтэл алгадаад. Юу гэж бодноо дураараа л бол. Гэмгүү хүнийг 2 дахь удаага хэлс хэрэгт гүтэх гээгүй бол амаа мэдэрээ гээд гарав. Хазраа даран зогсох арвичхын нүд аимшигтай эргэлдэх ажээ. Уяралмаа хизээ нэгэн цагт нөхөр нь архиуха болж хүн шиг амьдрын хэмээн мөрөөддөг байсан гинхэн бүсгүй байхаа болжээ. Арвичхын эд юмсыг аваачихтаа байшингийнхаа дүлхүүрийг ч хийсэн байв. Хүүхдүүдтэйгээ хамт ээжигээ гэрт амьдрах болсноор нуруунаас нь дааж давшгүй хүнд ачааг нь аваад хайчихсан мэт сэтгэл нь хөнгөрч. Үүнийгээ дагаад ч тэрүү хазар нь ягааран царайнд нь инээмсэглэл тодорно. Жаргал мөнх үрд мөнх хоёр аавыгаа хаяахан хизээ эрхийг ээжээсээ шалгана. Юмны учир зах зухыг гадарлах насан дээрсэн намууна тэр тоолнд дүү нараа зэмлэх нь сонсогдно. Зуны дэлгэр цаг хичээл сургууль амарч хүүхдүүд өдөржин гадаа тоглож хаа нэг аман анган орж ирэхдээ элгэн тараг цадтлаа идэж гүйлдэнэ. Тунгалаг хөгшинч сэтгэл нь амарчээ. Санааг нь чилээж нойрыг нь хугаслаад байсан том охиных нь амьдрал цэгцрэх янзандаа орсонд баяртай байх болов. Арвижих дахин тэдэнд төв удсангүй. Дам сурах сонсоход хуучин муу байшингаа зарж цэцгээж бие давхар болж өөр тийшээ нүүсэн сонсогдов. 7 дугаар хэсэг. Нанзад Шведэд олон жил амьдарсан ч сэтгэлийнхээ гүнд хайрлаж явсан уяралмааг хизээж мартаж байсангүй. Ажлын шугамаар Монголдо ирэхдээ уяралмаатай ганцхан удаач хамаагүй уулзаж царайг нь харахыг туйлаас их хүссэн. Нутагта байгаа гэдгийг нь сонсоод шуудхан хүлгийн жолов залан ирсэн. Харамсалтай нь чамдхан тэрхээс хайран эмзэг турхан хайрын эзэн бүсгүй нь хэцүүхэн амьдарч байгааг хараад сэтгэл нь сэмэргшил болсон. Яаж туслах ухаанаа олохгүй явсаар буцах цаг нь ч болж явсан. Гэхдээ тэр Монголдо бүр мөсөн ирэхээр шийджээ. Нанзад Шведэд байхдаа нэгэн бүсгүйтэй гэр бүл болсон ч төд удалгүй салж ганц биеэр явсаар өдий хүрчээ. Аав ээжийнхээ амьдарч байсан байшинг одоо байгаа эздээс нь үн цохон худалдаж аваад засан тордож өнгө оруулав. Уяралмааг нөхрөөсөө салсан ээжийнхээ гэрт амьдарч байгааг сонсоод тэртех олон жилийн өмнө бичсэн захиагаа хадгалж байсныгаа гарган ирлээ. Зах нь элэгдэж хуучирсан дэвтрийн цаасанд бичсэн үгс түүний чин сэтгэлийн үгс байжээ. Суманд нь юу ч өөрчлөгдөөгүй байна. Уяралмаагийн гэрийн гадна ирвэл банзан хашаа, модон хаалга яг хിവэрэ түүнийг хүлээж байсан мэт. Цаг хугацаа угарч Нанзад хүүхэд насндаа иргэн оцсон юм шиг л санагдана. Догтлох зүрхээ дарж ядан тэртех 10 жилийн хөвгүүн шиг л уяралмааг дуудав. Одод төгсөн саруулхан шүн ажээ. Монгол гэрийн хаалга алгуурхан нээгдэж хэн нэгэн алхан ирж яваа нь харагдав. Ойртон ирэх хүнийг харвал уяралмаа мөн байлаа. Хөөе, Нанздуудаа чамайг буцаад явчихсан гэд байсан хизээ ирэвэ. Тийм ээ, би байна. Юсийн бэгийн Нанзад байна. Чамтай уулзах гэж яасан ч их хүлээвдэ. 2 салаа гизэхтэй хөөхөн уяралмаа минь. Юсийн бэгийн дэгчин Нанзад мөн гэж үү? Алив харъя да.
Жаахан өндөрч болчихсон юм уу? Гээд энийх. Уяралмаа гайхалтай хөөрхөн харагдана. Мэ захиа. Надаа юу да? Тийм ээ, чамд өгөх гэж 21 жил хадгалсан юм. Одоо л өгөх ёстой цаг нь бололтой. Үүнээс хойш 3 жилийн дараа Нанзад болоод Уяралмаагийн хурим гол усаа шуугуулсан сайхан хурим болов. Хүүхдүүд ч Нанздыг ихэд хүндлэн ахаа гэж дуудана. Уяралмаа дахин бие давхар болжээ. Түүнд орчлон хорвоогийн амьдрал шунан дурламаар гайхалтай сайхан санагдана. Хүний хань гэж ямар түшигтэй, халамжтай байдгийг тэр Нанздын бүхий л үйл хөдлөл бүрээс мэдэрч байлаа. Төвний хурмын дээр санаандгүй нэгэн зочин ирсэн нь арвижих байв. Дээл өмсөж Монгол гутал хөлдөөх жийжээ. Царай зүс нь энгүүн сайхан харагдана. Тэр өврөөсөө хадаг гаргаж дээр нь дугтуй тавиад "За сайхан найрлаж байна уу та бүхэн минь? Намааг өрөөгүй ч би ёс алдан хүрээд ирлээ. Уучлж өршөөгөөрэй." Энэ бэлэг тэмбэрэлтэй өдөр Уяралмаада чин сэтгэлийн үгээ хэлж уучлал хүсэх гэсэн юм аа би. Уяралмаа минь, хүүхдүүд минь, аавыгаа уучлаарай. Ухаан суугаагүй, томоогүй явсны хар гайгаар та бүхнийг өчнүүн жил зовоож гомдоож байснаа хожуу хойно ойлгож ухаарлаа. Хүн гэдэг амьтан алдсныхаа дараа ухаардаг гэдэг үний юм аа. 3 сайхан үрийг минь төрүүлж гудиггүй явсан намайг хайрлаж байсан чамдаа баярлаж явдаг шүү. Нанзад минь, би чиний өмнөж бас буруутай хөөн. Тэр үед Уяралмааг чамаас харамлахдаа л худлаа хэлчихсэн. Ингээд бодоод байхад бүх зүйлд би л буруутай. За, та хоёрынхоо амьдралд сайхан бүхнийг хүсэж хүндлэлийн бэлэг тэмдэг болсон алд цэнхэр хадаг болоод сэтгэлийн багахан бэлгийн хамт барий. Гэхдээ Нанзад босож хадгийг авав. Арвижих цэцгийн хоёр улс амьтны хил амнаас эмэхтэй өөр суманд амьдрахаар нүүсэн ч Уяралмаа Нанзад нарын хурмын товыг дуулаад ирсэн нь энэ байжээ. Тэд хүүтэй болж арвижихч архиухай байж амьдрал нь дөнгөж хөлөө олж яваа нь энэ байлаа. Хүний хань гэдэг амьдралын салшгүй нэгэн хэсэг мөн ажээ. Жинхэнэ хань ижлээ олсон цагт л хин хин нь гэрэлтэж зүрхэнд нь хайр оршдог. Төгсөв.